тийм гайхшаад байгаа үлээ гэдэг үгээ өөрсдийгөө амьдралд сонсох хэрэгтэй. Аймгийн иргэдийн төслийн хурлын эмэгтэй төлөөлөгчдөд сонгуульт ажлуудын манлайлал 2026 форум уулзтууллаа. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд эмэгтэй төлөөлөгчдийн оролцоо чадахыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд 150 гаруй төлөөлөгч, нийгмийн идэвхтнүүд оролцлоо. Тус зөвлөгөөнийг Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарын ивэлдор боллоо. Энэ форумоос бид ямар үр дүн хүлээж байгаа юм бэ гэхээр эмэгтэй төлөөлөгчдийн маань цаашдаа иргэдийнхаа өмнөөс дуурах дуу хоолой илүү тод байгаасай, асуудал руугаа илүү орж өгөөсэй. За дээрэс нь бидний амьдрал дунд байгаа асуудлуудыг илүү новчтой тодорхойлоосай. За дээрэс нь бид сонгуулийн циклээр нэг үзэгдээд сонгогддог биш. Бүх нийт ажиллах хугацаанд эргэх холбоотой ард иргэдийнхаа дунд ажилдаг, айл хунраараа ордог, тэднийхээ зовлон жаргалыг сонсдог, гаргаж байгаа шийдвэртээ тусгадаг байх талаас илүү манлайлалтай ажилласан байгаасаа гэсэн ийм л үр дүн хүлээж байна. Ер нь төлөөлөгч хүнгэд бол ард түмд ойр дотн элен далангуу сайхан ярьж яхад л бидний ажил басуутай шүү дээ. Хэдий ч хамаагүй айлд ороод ажиллаа хийж явах зураад элен далангуу малчиттайгаа сайхан ярьж өөрж яхад бидний ажил бас ингэж улам их яадаг гэж боддог шүү дээ. Ер нь бол эмэгтэй төлөөлөгч нарын хувьд бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Улс төрд бол эрэгтэй төлөөлөгч нарын хувьд бол маш том холын бодлогыг баримталж ажилладаг бол эмэгтэйчүүд яг иргэдийн голомтонд болж байгаа асуудлуудыг ярьж хэлдгээрээ маш том даваа талтай гэж би харж байна. 2028 оны сонгуулиар нийт нэр дэвшигчийн 40% нь эмэгтэйчүүд байхаар тогтоож байгаа учраас улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэх шаардлага байгааг зөвлөгөөнөөр онцоллоо. Одоогоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгчөөс 10 нь эмэгтэй бол сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 434 төлөөлөгчөөс 128 нь эмэгтэйчүүд байна.